Паттайя хотод шөнийн 1 цаг 30 минутын орчимд цагдаа нар төмөр замын хажуугийн өндөр өвсөн дундаас том хүнд хар өнгийн чимдаан гаргаж ирв. Тэд чимдааныг нээхэд хамгийн айж байсан зүйл нь үнэн болж таарлаа. Тэдний хайж байсан 17 настай охины цогцос чимдаан дотор эвхэрсэн байдалтай байсан. Тэр ямар ч хувцсгүй нэмгэн даавуугаар хужигдсан байв. Үүнээс эрдөө 2 хүрэхгүй хоногийн өмнө харуулын камер нэгэн үл таних эртээ гараагараасаа хөдөлсөн орон сууцтай орж буй охиныг бичиж авчээ. Тэр охин дахиж гарч ирэхгүй гэдгээ мэдэх аргагүй байсан. Энэ бол Тунчанок Дон Хомлагийн хэрэг. Охинд юу тохиолдсныг ярихаас өмнө түүний талаар бага зэрэг мэдэх хэрэгтэй. Түүний нэрийг Тунчанок гэдэг байсан ч найзууд нь түүнийг Кейк гэж дууддаг. Тэр Тайландын зүүн хэсэгт орших газар тариалан давмгайлс муж болох Каласинаас гаралтай 17 настай охин байлаа. Каласин нь Паттайягийн далайн эргийн гудамжны Нён гэрлээс хэдэн зуун километрийн зайд оршдог. Түүний аавын хэлснээр Тунчанок багасаа ихэнхийн дэмжлэггүй өссөн бөгөөд өөрт хэрэгтэй зүйлээ өөрийн аргаар олж авч сурсан нэгэн байж. Түүний тэрхүү бие даасан зан чанар нь мөн аав болон хойд ихтэн түүнийг энэ аялалд явуулах итгэл төрүүлсэн. Тунчанок Паттайя хотод анх удаа ирж байсан нь энэ бөгөөд найзынхаа хамт хотод ирээд өртөө 7 хоног орчим болж байна. Гэхдээ охин Паттайягийн амьдралын хэм маягийг сайн мэддэггүй байлаа. Тэр хотод дасаж амжаагүй байсан. Харин Паттайя бол бараг хизээж унтдаггүй хот юм. Энэ хотын далайн эргийн гол хэсэг ойролцоогоор 2 милийн урттай бөгөөд энд бар, ресторанууд мөн алдарт Walking Street байрладаг. Мөн энд Тайландын хамгийн алдартай улаан дэллүүний дүргүүдийн нэг оршдог. Энэхүү далайн эргийн хаан нэгтээ Тунчанок болон камерт үжигдсэн гадаад эрэгтэй анх удаага бие биентэйгээ уулзсан гэж цагдаа нар үздэг. Өөр хаанч таралдахгүй байсан 2 үл таних хүн. Тэд ярилцаж эхэлсэн бөгөөд удалгүй гар гараасаа хөтлөлсөн явжээ. Гэхдээ Тунчанокийн найзад тэрхүү гадаад эрийн ямар нэгэн зүйл нэг л сонин санагдсан байна. Яг юу н гэдгийг хэлж чадахгүй ч нэг л таагүй мэдрэмж төржээ. Энэ сэжгэн түүнийг Тунчанок тэр эртээ хамт явж үйг бичлэг хийхэд хүргэсэн. Найз нь араас нь бичлэг хийгээд ганцаараа буудлын руугаа буцсан. Тунчанок ч өөрөө болгоомжтой байхыг хичээж байлаа. Тэр орон сууцнд очоод найз руугаа мессеж бичжээ. Эхлээд би ирчихлээ гэж бичээд дараа нь өрөө нь үнэхээр замбраагүй юм байна гэсэн байдаг. Энэ бол хэн нэгэнтэй байгаагаа харуулахын тулд хэн нэгэнд илгээж болох жирийн л мессеж. Хүмүүсийг өөрийнх нь төлөө санаа зовхгүй байлгахын тулд бичдэг тийм мессеж. Гэхдээ энэ нь тэдний Тунчанокоос авсан хамгийн сүүлчийн мессеж байлаа. Гэхдээ маргааш нь болсон ч Тунчанокоос ямар ч мэдээ ирсэнгүй. Хариу алга дахин холбоо барьсангүй. Ямар нэгэн мэдээ өгсөнгүй орой болсон. Охин зүгээр л алга болсон мэт байлаа. Энэ нь найзуудыг нь арга хэмжээ авахд хангалттай байсан. Тэд Тунчанокийг алга болсон талаар Паттайя хотын цагдаагийн газарт мэдэгдэв. Мөрдөгчд Тунчанок болон өнөөх гадаад эрийг хаашаа явсныг тогтоохын тулд ойролцоох хяналтын камерын бичлэгүүдийг шалгаж эхлэв. Мөрдөн шалгалтаар гол далайн эргийн хэсгээс өмнө зөвхт байрлах Жонтэн 2 дугаар замын орон сууцны хотгон руу хөдөлжээ. Орон сууцны камерын бичлэгт Тунчанок өнөөх эрийн хамт шөнийн 3 цаг 34 минутанд барилга руу орж буйн харагдсан. Тэд зэрэгцэн алхаж гар гараасаа хөдлөлдсөн байв. Бичлэг дээр айсан шинж огт харагдсангүй. Эргэлзсэн шинж байгаагүй. Хэрэв та бичлэгийг тухайн үеийн нөхцөл байдлыг мэдэхгүйгээр харсан бол ямар ч онцгой зүйл олж харахгүй. Гэхдээ бичлэгт нэг зүйл огт харагдсангүй. Тунчанок тэр байрнаас гарч байгаа дүрс байгаагүй. Бараг 18 цагийн дараа өнөөх эрийн бичлэг дахин гарч ирэв. Ойролцоогоор 9 цаг 25 минутанд мөнөөх эр барилгаас гарч ирэв. Гэхдээ энэ удаа тэр ганцаараа байлаа. Тэр том хүнд хар өнгийн чимдааныг чирж явсан байна. Дараа нь чимдааныг мотоцикл дээр ачаад харанхуй руу давхин оджээ. Бичлэгийг үзэж байсан цагдаа нарын хувьд яг энэ мөчөд алга болсон хүний хэрэг огт өөр зүйл болж хувирсан. Залуу охин нэг ирээ хамт барилга руу орсон 18 цаг өнгөрсөн. Дараа нь хамт байсан эрэгтэй нь ганцаараа гарч ирсэн. Бас хүний бие багтахуйц том чимдаан авч явсан байлаа. Ингээд цагдаа нар яарвчлан орон сууцыг шалгахаар очсон. Тэд хаалхыг тогссон ч хариу байсангүй. Ингээд офицерууд өрөөнд нэвтрэн оржээ. Тэнд тэмцэл болсон нь илт харагдах шинж тэмдгүүд байсан ч Тунчанок алга байлаа. Ер нь хинч байсангүй. Хурандагийн баг эхлээд өрөөг нарийн шалгав. Тэд шүн дунд 17 настай охин ямар ч тайлбаргүйгээр хаашаа алга болж болохыг ойлгохыг хичээж байлаа.
Гэвч олсон зүйл нь асуудлыг улам бүр ноцтой болгоч. Энэ охин зүгээр л хаа нэг тийшээ явчихсан хэрэг биш байв. Тэр өрөөнд ямар нэгэн зүйл болсон. Гэхдээ тэр өрөөнд орсон хоёр хүний аль нь ч одоо тэнд байсангүй. Үнэн дээр өмнө нь цагдаа нар л энэ өрөөг шалгасан байгаагүй. Тунчаног алга болсон тухай мэдгдсэн тэр өдөр түүний нэг найз өдрийн цагаар тэр ирийн өрөөнд очиж Тунчаногийн улмаар байгаа эсхийг хайж. Хожим ABC News-ийн олж авсан гэрэл зургуудаас харахад тэр найз нь эмх замбраагүй өрөөнд зогсож байсан. Хувцснууд эндүүдлийн тавцан дээр овоорсон, хоосон архины шилүүд хөрөгчний дэргэд игнүүлэн тавьсан байлаа. Гэвч найз нь Тунчаногийн талаар юуж олсонгүй. Тэр үед аль хэдийн бүх зүйл хэтэрхий оройтсон байсныг тэр мэдэх аргагүй байсан. Тэгвэл цагдаа нарын хайж байсан тэр эрэхтэй хэн байсан бэ? Тэр бол Австралийн иргэн 40 насыг давсан Саймон Питер Карман байлаа. Тэр уг орон сууцны байрыг түрээсэлж амьдарч байв. Хөршүүд нь түүнийг дуу цөөтэй өөрийгөө тусгаарладаг хүн байсан гэж хожим ярьж. Тэд орон сууцны хотгонд жижиг засварын ажил хийж, хаяа ойролцоох бааранд ээлжээр ажилдаг байж. Энэ эрэхтэн иргэн тойронд байсан хинч ийм зүйл болно гэж төсөөлөөгүй. Гэвч мөрдөгчд түүнийг олохоор шийдэж. 17 настай охин алга болсон. Түүнийг хамгийн сүүлд харсан хүн ч мөн алга болсон байлаа. Цагдаа нар бүх цагаачлалын ажилтнууд болон улсын хэмжээнд бүх нисэх буудлуудад сэрэмжлүүлэг илгээсэн. Саймоныг баривчлахыг анхааруулсан байна. Цагдаа нар түүний мотоциклийн явсан замыг камер бүрээр дагаж тэр чимдаан хаана очсныг тогтоох гэж оролдож байлаа. Харин өөр нэг газар хэн нэгэн Бангкокийн хамгийн том нисэх онгоцны буудлын нислэгийн самбарыг ажиглаж байв. Цагдаа нар Саймоны өрөөг шалгах үед нэгэн чухал зүйл олсон. Түүний паспорт өрөөндөө үлдсэн байсан. Тэр паспортаа авч гараагүй. Гэвч тэр орой Саймон ямар ч байсан улсаас гарахыг оролдож. Ингээд онгоцны буудлын дээрээс Австралийн Перт хот руу нисэх Jetstar-ын онгоцон цуухж байсан хүнийг зогсоож. Тэр хүн Саймон байлаа. Зарим мэдээлэлээр тэр онгоцон цуухад хэдхэн минутын зайтай байсан гэдэг. Гэхдээ паспортаа өрөөндөө үлдэж гисэн хүн хэрхэн онгоцон цуух гэж оролдсон талаар бүрэн тодорхой мэдээлэл байхгүй. Түүнийг Бим гаргийн өглөөний 1 цаг 15 минутын орчимд баривчилж. Тэр үед мөрдөгчд охин хаана байгааг мэдэхгүй хэвээр байсан. Саймоныг нэгчгэд түүний хүзүү болон гар дээр олон зураас байгааг илрүүлж. Цагдаа нарын хэлснээр эдгээр нь хэн нэгэн халдагчийг маажиж тэмцэлдэх үед үүсч болох төрлийн шарх. Түүнийг баривчилсныхан дараахан камеруудын өмнө энэ талаар асуухад Саймон мөрдөгчдөд итгэхэд хэцүү тайлбар өгсөн байдаг. Тэр шалбархай зурааснуудыг Аазнаас болсон гэж хэлсэн байна. Эхэндээ тэр Тунчаног алга болсонтой ямар ч холбоогүй гэдгээ хэлсэн. Түүний ярьснаар Тунчаног өөрөө өрөөнөөс гарсан бөгөөд тэр үед Саймон унтж байсан гэж. Гэхдээ хяналтын камерын бичлэгт Тунчаног хамгийн сүүлд амьд байхдаа Саймоны өрөөлөө орж буй нь харагдсан. Гэхдээ тэр өрөөнөөс гарч буй нь огт бичигдээгүй. Мөрдөгчд үйл явдлын цаг хугацааны дарааллыг түүнд харуулсны дараа Саймоны ярьсан зүйл маш хурдан өөрчлөгдсөн. Тунчаног Саймонтай хамт орон сууц руу орж буйг харуулсан тэр бичлэгт Саймон 18 цагийн дараа ганцаараа хүнд чимдаан жирсээр барилгаас гарч байгаа нь харагдсан. Саймон цагдаагийн хяналтанд байх үед түүний мотоциклийн замыг дагсан мөрдөн шалгалт үргэлжилж ирсэн байсан. Офицерууд зам дагуух камер бүрийг дараалан шалгаж мотоциклийн явсан замыг дагсаар эцэст нь төмөр замын хажуугийн өтгөн урасан өвстэй хэсэгт хүрч. Тус газрыг нутгийнхан Кау Макок гэж нэрлэдэг бөгөөд орон сууцнаас ойролцоогоор 2 милийн зайд оршдог. Хар чимдан дотроос охины цогц олдсон, түүний хувцсыг тайлсан байсан бөгөөд нэмгэн давгаар сулхан хувцсан байж. Түүний цогцыг шалгахад нүүр нь бүхэлдээ хавтаж хөхөрсөн хүн зэргийн хүчирхийллийн шинж тэмдэг илэрсэн. Саймон энэ үед цагдаагийн хяналтанд байсан. Түүнийг албан ёсоор байцаахын тулд Паттайя хотын цагдаагийн газар руу шилжүүлж. Хэргийг удирдах байсан хурандагийн хэлснээр Саймон ярьж эхэлсэн байна. Тэр Тунчаногийг хөдөлгөөнгүй болтол нь боомлсон гэж хэлсэн байдаг. Дараа нь тэр өдөржингөө түүний цогцыг угаалгын өрөөнд байлгасан байна. Цаашид юу хийхээ мэдэхгүй байж. Харин тэр орой цогцыг чимдаан тийж өөрөө төмөр замын хажуу руу авч явсан гэж цагдаад ярьсан байдаг. Гэхдээ энд нэг зүйлийг тодорхой хэлэх хэрэгтэй. Энэ бол цагдаагийн мэдээснээр Саймон байцаалтын үеэр өгсөн мэдүүлэг. Энэ нь ямар нэгэн шүүхийн эцсийн шийдвэр биш. Харин түүнээс хойш Саймон хүн амны хэрэг үйлдсэн гэдгээ үгүйсгэж өмгөөлөгчөөрөө дамжуулан огт өөр түүх ярьсан байна. Түүний шинэ хувилбар өөрийгөө хамгаалах гэсэн тайлбар дээр тулгуурлаж.
Саймоны хэлснээр тэр хоёр бэлгийн үйлчлэгээний талаар тохиолдсон бөгөөд үнэн нь 1000 Таиландын баат байж. Энэ нь $30-оос ч бага мөнгө. Гэвч асуудал нь Саймон тохиролцсон мөнгөнийхөө зөвхөн талыг өгөх гэж оролцсноор маргаан эхэлсэн гэж тэр мэдүүлсэн байдаг. Түүний хэлснээр Тунчаног галтогооноос хутга барин түүнийг сүрдүүлж илүү их мөнгийг шаардчээ. Тэгээд тэдний хооронд тэмцэл болсон байна. Саймон түүнийг алах ямар ч санаагүй байсан, зүгээр л өөрийгөө хамгаалах гэж түүнийг барьж тогтоосон гэж. Энэ бол түүний одоогийн хувилбар. Гэвч цагдаа нар Саймоны энэ тайлбарыг олон нийтийн өмнө үгүйсгэсэн байдаг. Тэдний хэлснээр түүний мэдүүлэг бит нотлох баримтуудтай нийцэхгүй байгаа аж. Өөрийгөө хамгаасан гэх тэмцэл 17 настай охины үхлээр дууссан. Гэхдээ харин Саймон цагдаад огт мэдэгдээгүй. Цагдаагийн мэдээснээр Саймон Тунчаногийг хөнөөснийхээ дараа хинлүүлж залгаагүй юу болсон талаар мэдэгдээгүй. Цагдаагийн газар очоод нэг залуу эмэгтэй надлуу халтсан. Би өөрийгөө хамгаалсан гэж хэлээгүй. Харин үүнийхээ оронд өрөөндөө арх ууд суусан. Тэгээд дараагийн орой цагдаад очихын оронд цүнхээ бэлдээд нисэх онгоцны буудлын руу явсан байдаг. Тэгвэл энэ бүхнээс өмнө чухамдаа Саймон Карман гэж хэн байсан бэ? Тэр Австралийн Виктория мужийн Баларат хотод төрсөн нэг. Дараа нь гэр бүл нь Австралийн баруун хэсэгт орших жижиг хот болох Жереман Гүп рүү нүүж тэнд өссөн байна. Хожим гэр бүлийн тус мужийн өмнөд иргэд орших Олбаны хот руу нүүсэн аж. Олон жилийн турш тэр ачааны машины жолооч болон механикаар ажилласан байна. Тэр Рокингем болон Перт хотын өмнөд захын дүүргүүдэд амьдарч байж, сүүлдээ нурууны гэмтэлтэй холбоотой тахир дутгийн болон ажилчдын нөхөн олгорын тэтгэмжээр амьдарч байсан байна. Харин дараа нь Саймон Таиланд руу нүүж. Тэр гадаадын иргэд олноор амьдардаг хотхонд байр түрээсэлж байсан. Хуршүүдийн тооцоосноор тэр энд хэдэн сар магадгүй 2 жил хүртэл амьдарсан байж болох аж. Түүний иргэн тойрны хүмүүс Саймон онцгой зүйлгүй хүн байлаа. Чимээгүй гадаадын иргэн энгийн амьдралтай. Усан сэлэн гадуур хоолн унтаж чадахгүй үедээ далайн эргээр алхах. Бүх зүйл хэвээ мэд санагдж байв. Гэсэн Саймон үлгэр жишээ иргэн байгаагийг харуулах зарим шинж тэмдэг өмнө нь байсан байна. Баруун Австралийн цагдаагийн байгууллага түүний галт зэвсэг эзэмших зөвшөөрлийг Таиланд руу явахаас нь ойролцоогоор 1 жилийн өмнө төтгөлзүүлсэн байдаг. Цагдаа нар түүний буу болон ангийн бугуур авсан байна. Мэдээлэлээр бол тэр буунуудыг зохиох журмын дагуу хадгалаагүй бөгөөд сумнууд нь буунуудынх нь хажууд байж. Энэ нь мужийн хуулийг зөрчсөн хэрэгт ордог. Гэвч хуршүүдийнх нь хувьд түүний хаяа ажилдаг байсан баарны эзнийх нь хувьд хотхонд түүнтэй таарж байсан цөөн хідэн хүний хувьд тийм тодорхой шинж тэмдэг байгаагүй. Тэр саяхан ирсэн үл таних хүн биш байв. Тэр хэдэн сарын турш тэр хорооллын өдөр тутмын амьдралын нэг хэсэг байсан. Гэхдээ хотхондох хинч түүний өөр нэг хувилбарыг харж чадаагүй. Австралийн хэвлэлүүд хожим түүний трэц дээрх олон нийтийн нээлттэй хаягийн талаар мэдээлсэн байдаг. Тэр хаяг дээр Саймон олон сарын турш дэлхийн өнцөг болон бүрийн эмэгтэйчүүдэд бараг адилхан хэдхэн хуулж тавьсан өгүүлбэрүүдийг илгээдэг байсан байна. Тунчаног нас урахаас хэдхэн 7 хоногийн өмнө тэр захим орчинд нэгэн эмэгтэйд чи миний хувьд хитрхи тарган байна гэж хэлсэн байдаг. Түүний эмэгтэйчүүдтэй харилцаж байсан байдал олон нийтэд ил харагдаж эхэлсэн юм. Одоогийн байдлаар Саймонд Тунчаногтой холбоотой 4 төрлийн гэмт хэрэгт аль бие осоор ялт тулгаад байна. Хүн амны хэрэг цогц нуусан, цогцыг зөөсөн эсвэл устгахыг завдсан. Насанд хүрээгүй хүнийг садар самуун зорилгоор авч явсан. Түүнийг шүүхээс батлан даалтанд гаргалгүй цагдаа хорсон. Одоогоор тэр Паттаягийн урьдчилан хорих төвд байгаа бөгөөд цагдаа нар хэргийг үргэлжлүүлэн мөрдөн шалгаж байна. Шүүх хурлын тов хараахан гараагүй. Харин Австралийн албаныхан түүнд ертөнцийн консулын тусламж үзүүлж байгаагаа баталжээ. Гэхдээ шүүх хурал бүхэлдээ Австрали биш, Таиландын хууль шүүх тогтолцооны дагуу явагдана. Таиландын хуулиар хүн амны хэрэгт цаазын ял унах боломжтой. Ихэнх тохиолдолд үүнийг үхлийн тариагаар гүйцэтгэдэг. Гэхдээ бодит амьдрал дээр Таиландд цаазын ялыг олонтаа бүх насаар нь хорих ялаар сольдог байна. Саймон хүн амны хэрэгээ үгүйсгэж байгаа бөгөөд шүүхийн өмнө өөрийгөө хамгаалсан аргагүй хамгаалалт гэж маргахаар төлөвлөж байна. Энэ тохиолдолд прокурорууд эсрэгээр нь нотлох үүрэгтэй. Гэхдээ хэрэг ингээд дуусаагүй цагдаа нар Саймоныг өмнө нь шидэгдээгүй үлдсэн өөр 2 хүн амны хэрэгтэй холбоотой эсхийг шалгаж байгаагаа мэдэгдэж байна. Нэг цогц нь өнгөрсөн жилийн 2 дугаар сард нөгөөх нь 9 дугаар сард олдсон. Харин тус 2 цогцос хоёулаа Чинданаас олджээ. Энэ хэрэг дэлхийд даяар анхаарлыг татаад байна. Паттая хотод гадаадын иргэн болон нутгийн өсвөр насны охинтой холбоотой баримтчилгаа болсон тухай мэдээ Таиландын иргэдийн дундаж тус хотын гадаадын иргэдийн томоохон нийгэмлэгийн дундаж маш хурдан тархсан байна.
Саймонтай зэрэгцэн амьдарч байсан ч түүнийг юу хийж чадахыг огц ижиглээгүй хүмүүс олон байлаа. Илүү өргөн хүрээнд авч үзвэл энэ хэрэг Таиландд бэлгийн үйлчлэгээний салбарт орж буй залуу эмэгтэйчүүдийн аюулгүй байдлын асуудлыг дахин хөндөж. Тэд үл таних хүнтэй хамт хувийн өрөөнд орсны дараа ямар хэмжээний хамгаалалт тусламж авах боломжтой вэ? Паттаягийн цагдаагийн газрын дарга энэ асуудалд бодитоор анхаарал хандуулах шаардлагатайг хүлээн зөвшөөрсөн байна. Тэрээр цагдаа нар хотын олон нийтийн талбайд эргүүл хийж хүмүүсийг хамгаалж чаддагч тэднийг хаалттай хаалганы цаана хувийн орон зайд орсны дараа хамгаалах нь илүү хэцүү гэж хэлж. Мөн ямар нэгэн зүйл буруу байгаа мэт санагдвал нөхцөл байдал хурцдахаас өмнө бизнесүүд болон зочд буудлын эзэдүүд цагдаад мэдэгдэхийг уриалсан байна. Харин Саймоныг баривчлаас хойш хэдхэн цагийн дараа Тунчонокийн гэр бүлээс тэр камерын өмнө хачиргалтай байдлаар уучлалт гуйсан байдаг. Тэрээр хэлэхдээ таны охин тохиолдсон зүйл би харамсаж байна. Энэ миний хяналтаас гадуур болсон. Та нар маш их гуниглаж уурлаж байгааг би мэдэж байна. Би ч бас адилхан ийм зүйл болох ёсгүй байсан. Та нарыг зүгээр байгаасаа гэж хүсэж байна. Та нар зүгээр биш гэдгийг мэдэж байгаа ч гэсэн. Бас бусад охтод зүгээр л болгоомжтой бай гэж хэлээрэй гэж хэлсэн байна. Тунчонокийн гэр бүл түүний уучлалтыг олон нийтэд ил тод хүлээн зөвшөөрөөгүй. Харин түүний яв Тонгчай маш энгийнээр нэг зүйлийг хэлжээ. Охин нь төчиж тулах ээжгүй өссөн. Тиймээс тэр багаасаа өөртөө анхаарал тавьж сурсан. Мөн тэр өөрийнхөө амьдралыг авч явах тэр бие даасан чанараараа хаа нэгтээ явсан ч аавдаач анхаарал тавих цаг гаргаж чаддаг байсан гэж хэлсэн байна. Түүний хойдох Оради Саймон гимбуруутай тогтогдвол цаазаар авахыг хүсэж байгаа хэлж. Эцэст нь хүмүүс орой гадуур гарч бүх зүйл хэвэн дуустдаг гэрлүүгээ мессеж үчин хаалгаа түүжин. Маргааш өглөө нь ердийнхөөрөө сэрнэ. Гэхдээ иймэрхүү хэрэгүүдийн хамгийн аимшигтай хэсэг нь яг энэ юм. Тунчонок хинч өөрийнх нь төлөө санаа зовхгүй байгаасаа гэж тэр мессежүүдийг бичсэн. Уг мессежинд би ирчихлээ. Өрөө нь үнэхээр замбараагүй юм байна гэж бичсэн байдаг. Энгийн жижигхэн энэ өгүүлбэр хүмбэр өдөр тутамдаа бодолгүй бичиж болох тийм л мессеж. Эцэст нь хэлэхэд Тунчонокийн энэ хэрэг бидэнд нэгэн аимшигтай үннийг дахин сануулж байна. Заримдаа хамгийн сүүлд бичсэн мессеж болон чатууд хүний амьдралын хамгийн сүүлчийн мөр болж үлддэг гэж.